За дэ түмэ. За түмэ болонгууд надтай PUBG зүг тоглолтог байсан. Одоо ер нь бол энэ барилгын дотоод засал хийдэг ажилтай. Тэгээ тавилгын үйлдвэрт ажиллаж исэн туршлагатай. Тэгээ манай найз байгаа. Тэгээ манийх нь өрөөний зургийг гаргаад ер нь манийх нь өөрөө зассан хүн. Тэгээ түмэгийн одоо манийх нь өөрөө зассан бичлэг үз. Би drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утас скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв хүсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CTS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлаа ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CTS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Let's build our dream room гинэ. Number 1. За өнөөдөр та бүхэндээ Let's make our dream room гэдэг контентыг хүргэх гэж байна. За энэ контент нь яах вэ гэхлээр өөрсдийнхөө стрим хийдэг болон home office эсвэл одоо тоглодог одоо орчноо гоё төвчүүлж байгаа бичлэг байгаа. За тэгээд энэ дугаараар хэдүүлээ CTS-ийн стрим хийдэг өрөөг гоё төвчүүлэх байгаа. За энэ бичлэгний санааг болохоор би өөрийнхөө гэрээ өрөөг төвчүүлж байхдаа бодож олж байсан. Тэгээд эхний дугаар нь миний одоо гэрээ өрөөний бичлэг байх байсан боловч бас яг санснараа төгчүүлж дуусаагүй байгаад байгаа. Тэгээд CTS найз маань өрөөгөө гоё олгуулъя гэж холбогдсон болохоор CTS-ийн ихнийхаар одоо оруулж байгаамаа. Тэгээд за хэдүүлээ манайс чи гадна зөндөө цаашаа энэ цуврал явах хаа. Тришна бас чинь студид өгчүүлээ мөгчүүлээ. Надаас яаж холбогдох уу гэдээ бас түмэгийн ер нь холбогдох хаяг маяг явж байгаа. Тэгээд бас Тришна орж магадгүй л бах. Тэгээд бас биос тэнцээ яриад байгаа сурагтай байсан. Ер нь бол тэгэл ингээл стример ютуберуудын ер нь бол өөрөө төгчүүлд иймэрхүү цуврал контент хийх гэж байгаа гэсэн. Ажлаа юунаас эхлэх вэ гэхээр эхний ээлжинд мэдээж өрөөгөөс суулна. Тэгээд хамгийн ихний ажил одоо будаг байгаа. За миний хувьд одоо өөрөө гэрийнхээ ханыг буудсан. Тэгээд обоогоо хуулж байгаа шууд буудсан. Тэгээд юу бас за маск хийхгүй буудчихаар бас гоё болдгоо юм билэ. Тэгээд энэ удаад бол ямар ч байсан хүнээр яг сайн будаг гэдэг хүнээр будуулахаар болсон байгаа. За тэгээд дараагийн ажил болохоор дороож дэвсэх байгаа. За дороожийг бол дороож авсан газраас дэвсээд өгнө гэсэн. За тэгээд тэрний араас тавилга дэвсээд өгсөн. За тавилгыг би өөрөө өгсөрнө. За тэгээд тавилганы араас болохоор тавилга би өгсөн. Соор нөгөө гоё ханы голын панел автан. За тэгээд таазан дээр нөгөө гэрлийн зам тогтоох гэх мэт ажлууд байгаа. Бас хөшгийг сольж таарах баха. За тэгээд хэдүүлээс тестинд болцгоё. За төгсөөхөнд ирсэн байна. Тэгээ одоо би нөгөө заслаа хийгээд яа би дөнгөж унтж байгаа ингээ боссон байж байгаа даа. Энэ камерамен болоод тэгээ би юм аа ямар ч ихнээлж микэд амжилж. За тэгээд төгсөх одоо энэ өрөөгөө танилцуулаад одоо миний зүгээр санахаар одоо бараг 7 жил стрим хийж байгаа шүү дээ. Тэгэхээр маш олон гоё дурсамжууд байгаа. Тэгээд нойл бэкграунд аян амар чанга байд. бас яриад өрөөгөө танилцуулаад тэгээд жоон багсгал төмөө үзэж байгаа. болгож байгаа вэ гэдгийг бас тайлбарлаа. За ямар ч сан чи юу? Түрүүн дээр гаргаад тийш хараг хаягч байгаа нэг сандал байгаа ямар ч гэсэн. Ямар ч тэр сандал байгаа. Өөр үлдсэн юм гэвэл за ямар ч гэсэн эн чинь нэг юм юу гэдэг вэ? Сервант. Тэгээд голдоо юм юу те ширээтэй. Тэр номын сантай. Тэгээд би анх бол ингэж суудаг байсан. Энд чи тэнгүүтээ энэ нэг тавиурн дээр веб камера тавьсан. Энэ тавиур биш аахгүй. Би бүр энэ чи ардаа ингээ скотчоор нэг тэмдэглэлийн дэвтрээ наагаад тийчээ камера тавьдаг байсан байгаа байхгүй. Тэр веб камер болонгууд ямар ч гэсэн нэг 720-оор бичдэг. 50К-гийн камерыг 45-аар гуйж хагаад авч ирсэн. За ингээс одог байсан. Тэгээд эхлээд нэг хужаач хөвч аваа тэрний микрофон ямар ч гэсэн амар канцер хийснийг амарсаа санаж байна. Тэгээд дараа нь яаж микрофон Cloud 2-ын микрофон бол сайжраад тэгээд дараа нь Yeti бол одоо энэ ашиглаж байгаа микрофон болж ирсэн. За тэгээ ингэж суудаг байжгаад тэгээд ийшгээс суудаг байсан. Тэгээ нөгөө веб камера арай сайжруулаад 1080 веб камертай болонгуудаа юун дээр тогтдог байсан юм бол. Бас энэ нэг ring light-ыг маань
Хятадаас ихэж авч ирсэн. Энэ нэг 45 мянган төгрөг байлуу да. Бүл байдаг байсан юм аа орчихсан. Тэгээд нэг 2 жил стримигээд энэ камерыг авчихсан орчихсан. Энийг олонгууд ломбарднаас шилүүлээ сая 4 зүгээр авчихсан. Нэг ахын л хуучин камер. Тэндээс хажууд юм шүү дээ. Тэ наач нөгөө ах болонгууд нэг реклам идэл ах байсан. Тэгээд сток линзтэй байсан одоо линзэн солигдсон. Тэгээд хөлийн болонгууд ийм артаас авлаа. Өмнө арай нэг мяа хөлтэйсэн юм аа. Нэг 75 мянгаар ландаас авч ирсэн. Тэгээд дараа нь арай сайжраад ийм арт нэгдэж гүйлэх нь авцсан. Тэгээд эн чинь хор гэдэг байсан юм. Ингээд эн чинь унтдаг. Яг энэ парны нэгээр таардаг. Тэмүүтээ яг дээр нь мэдгүй энийг яагаад хийж ирсэн бол акустик сайжруулна гэж бодоод хийж ирсэн явж ирсэн. Тэгээ энэ болонгууд 100 айл дээр бас нэг юм акустик хийдэг юу байсан. Тэгээд чи 280 мянга боллоо да 285 мянга боллоо. Тэгсэн чинь нөгөө лангуун дээр сууж ирсэн нөгөө лангууны эзнийх нь хүүхд сууж ирсэн. Тэр нь намайг үздэг байж тараад тэгээд 185 мянгаар хэлгээд famous чраад өвөөтөөгөө нэг юм наадаг шингээ хадаач хэлээ тухайд шинэ гарч ирсэн юм гэсэн. Тэгээд наагаад энэ бүр 7 хоног цавны өнөр нэрсэн. Харж ирсэн. Энэ амар тийм iconic ер нь хүмүүс энэгээр амар сайн байдیں۔ Чиний стрим бодохоор хүмүүсээ яг шууд орж. Тэгээ бэкграунд яг энд төсөлж байгаа. Тэгээд тухайд нөгөө камерын мяа байсан нэлээд нөгөө хүнд өнгө хүчингүүд энэ одоо энэ болгоод уулын юм саарл, цайвар саарл. Тэгээд ер нь нэг юм үнсэн өнгөтэй байхгүй юу. Тэгээд өнгө өгвөл амар сян, амар сүртэл харагдтыг. Тэгээд дээдлийн лед гэрл байгаа. Сян өнгөөр асаадаг. Үгүй, Уулнаа цагаанаар асчаа. улаан цэгэр ногооноор гурвуулын асаачиж байгаа. Тэгээ ягаад ч юм цэгэр өнгөнд авуулгаад амуугаалаад идэв. Тэгээ сян харагдаад идэв. Тэгээ нөгөө өнгө хүчингүүд жоохон цэгэр туяатай ангууд өнгө хүчингүүд сян харагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ болонгууд 28 болж ирсэн. 28. Тэгээд өөрөө Наалдан Баатар ингээд бас нааж ирсэн. That's crazy. Энэ ард байгаа гэрлэж чи сая бид нар авлаа. Энэ гэрлэн дангаараа 300 400 мянга болсон баха. Энэ арын гэрлээ аюутай. Метр нь 10 мянга болов. Үүлээ. Мэдгүй энэ харьцуулшгүй л амар гэрл. Өөр ч юм байхгүй. Тэгээд энэ фильтр бол тэгээд сүүлд авсан. Одоо бол тэгээд толгочаал яач. Тэгэл өрөөний түүхүүд юм л. Тэгээд сүүлд манай мууртаа болоод обоо ураад. Тэгэл за одоо засвар хийхгүй бол. Тэгээд угаасаа энэ барийг тэгээд дуудалж авч байгаа. Тэгээд энэ ч би 5 жил бол байх юм байна. I'm buying this shit. Одоо засвар хийсэн сойч тэгээд 5 биш юм уу 3 жил бол хийх. Окей, за тэгэхээр өрөөний түүх бол юм байгаа. Тэгээд одоо чиний нөгөө нэг одоо захиалагчийн нөгөө нэг юу гэдэг зургийн даалгавар гэж байдаг. Одоо чиний яг ямар одоо төсөөллөөр өрөөгөө ямар болгох гэж байгаа тэр талаараа. Гоё болгомоор чи хийлгээл тэгэл түмээ хийж байгаа шүү дээ. Ерөнхий фон болонгууд би нэг бараан саарл өнгөтэй болгомоор байсан. Тэгээд контрасттай тэгээд нэг юм энэ пакеттай ойролцооч юм иймэрхүү улбар шар өнгөтэй тавцантай. Тэгээ ерөнхийдөө бараа нэг гэрэл ойлгохгүй гэрэл гоё шингээдэг тийм өнгөөр л бодох бодолтой байгаа. Одоо энэ ханыг бодохоор ямар болох юм бол тэгээ сүрчүүд би сүрсэн гэлнэ. Гар гоё өстой. Тэгээ тавилга орж ирнэ, дрож орж ирнэ энэ шал. Ямар ч одоо тэгэнгүүтээ нөгөө орын гаргаа ицсэн, тэнгүүтээ энэ ч нөгөө ханийн Тогтогийн өдрөөл ястаг үзсэн. Тэрийн гаргаа ицсэн. Тэнгүүд энэ өрөө нэг юм хоосон өрөө тэл би хоосон өрөөний голд нэг ширээ тавиал стрим хийж байгаа байхгүй. Одоо яг жинхэнээс өрөөл болох гэдэг. Тэг. Ингээл ер нь тэгээд одоо процесс нь ингээл араас нь үргэлжлэл явна да. За тэгээд камерыг дамжуулж өгье. Баярлаа. За өрөөс болооч та. За ингээд обоо хоолоо авчтай байлээ шүү дээ. Тэгээд энэ цонхыг битүүлж байгаа энийг юм бууддаг амар хадаас байд юм байлээ. Амар жагдуутай буудд юм байлээ. За хоёр дахь өдөр. За ханы байсан байна. Тэгээд дорож дэвссэн байгаа. Одоо тавилга өгсөрнө тэгээд. За тавилга өгсөргааны захиурыг CD-с хаалах гэж байна. Санаа нь болохоор яаж нэг тавилга өгсөр дээр тэгээд болохоор харж
Өнөө бол гайгүй бэлээ. Энэ амархан бэл. Ээлж энэ наран дээр нь одоо бод явуулахын хүсэж. За. За тийм уула шууд энийг оруулчих. Энд чинь нэг юм сум байна. Тэгээ сум нь энэ талдаа нөхтэй, энэ талаараа оронгуудаа эргүүлэнгүүд ингэж төгччихлээ. Дроошанаас авсан Мишель Экспорт нэг юм дроочны газар байсан. Хүрээд өгчтэй мөлий. Таслан л дээрлсэн мэтчлээ л. Тэнгисэл эмхтэй үеэс хийчихвэр гэсэн даа. Сайн завч. Дрооч хэд болсон? Дрооч хэд болсон юм бол 2 сая болсон юм болов уу? Гэтэ 2 сая болсон юм. 2 сая гаруй болсон юм. Метр квадрат нь 90,000. Тэгээ энэ өрөө чинь 20 хэдэн метр квадрат болсон санагдаж байна. Үнэтэй бэлээ. Хүртлийн дарч. Нийтдээ энэ өрөөний засвар 10 сая давцсан. 10 сая давсан. За манай юм өгсөрцөө. Ядуу усаар сурсан. Одоо энэ процессороо тавиал. Туслах хүсэж байгаа. За ингээл дуусчих та. Шүний хийж болоо та. Шүний 1 цаг 30 минут. Тэгээд нэг одоо бүгдийн зүгээр та харин л болох гэдэг. За ер нь бол ингэж харагдана байна. Тэгээд ер нь бол тэнцэнэс камер ер нь харагдана. Тэнцэнэс стрим явна. Тэгээд би өөрөө ч суун. Тэгээд ширээний тавцангаар ер нь баахан хоол, кофе баах юм оолох нь. Тэгээд одоо энэ зүйлтэй тавцангаар ийшээ явдаг одоо бенз тоглож юм бол шан занзын фигурнууд болж байгаа. Ингэлүүд толгой надад яг төлөвлөгөөч ш одоо төсөөлөлтөл. За ингээд тавилга өгсраад дууссан байна. Ямар ч байсан энэ ханыхаа тавилгыг өгсраад 50-аар одоо доотлын төвөө шиг юмудаа бүгдийг өгсраад болцсон. Яг Look good. Ингээд 100 Okay. дуусчихж байгаа. Тэгээд төгсөөгийн хувьд бол сетапа байрлуулад ерөнхий байрлуулсан байна. Тэгээд одоо нэлээ орой болсон байгаа болохоор яг үндсэн гэрэл юмудаа яг гоё нарийн тохируулах юм уу. Дараа их баха. За тэгээд өрөө Тавилгаанаас авсан бэ хэлгэс. одоо хөшгөн ороод ирнэ. Түмэл хэлгэс хийж өгсөн шүү дээ. Эндлийн том хаан болон энэ хоёр хаан үлдчихэж байгаа. Тэгээд энэ хоёр хааныг болон одоо энэ доотлын бэлэн төс байгаа. Тэгээд хоёлоо таазан дээр бас юм гоё гэрлийн зам хийнэ гэж ярьсан баг дээр. Тэгээд тийм юмнууд болохоор дараагийн бичлэг дээр оруулах байгаа. Яа, part 2-ын орнагс. Тавилгааныхаа гэрлийг асааж үзчихье. Стадионы гэрлээс өмнө энэ дэжээс амиг ба. Нэг залуур тавьшруулж. Тавьшруулагтай нуусаа. Тэгээд орой бодлоо гэрлээ асаамаар санагдвал тэгээд. Yay. Амар дэлхтаа бастай. Окей. За ерөөдөө ийм гэрэлтэй тавиуруудаар шийдэж өгсөн. Тэгээд хажуудлын шилэн шкаф маань гэрэлтэй байгаа. Тэгээд Шкаф одоо хүртэл хуцаа хийгүүл юм байна. яг өөдөөс нь харж камер тавьж байгаа контент хийн. Тиймэрхүү байдлаар ашиглан тэгээд тийм хаал зүудсээ. Тэгээд хажуунаа стрим дээр болохоор ерөнхий нэг зарим хэсэг нь л гарч ирж байгаа. Тэгээд ийм болсон байна. Тэгээд энэ унтраалга хөлөөр доогор нүгүүлгээл Унтраалга мэдрэгчтэй унтраалга байгаа. Тэгээ бас димэртэй гэрлэн тодорч бүтэрнэ. тэгээ хөлөө жоо ойртуулж чадвал Хөлөө ингээ ойртуулаад тавьчихаар гэрлэн бодож. Okay. Just like that. За энэ хүрээд let's build our dream room гэдэг одоо цуврал бичлэг болж орох байгаа. Тэгээд энэ цувралын маань ихний бичлэг дуусч байна. Тэгээд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. За яг энэний дараагийн бичлэгээр болохоор би өөрийнхөө гэрийг хэрхэн тогтчулж байгаа,
бичлэгээ оруулах бол. Мэн нэгэд хамаг юмаа бас дуусчаад яг нэг home tour хийнэ. Одоохондоо энэ өөрөө бүтэн дуусаагүй байгаа нэг 80-90% байгаа. Тэгээд ер нь энэ хан дээр ингээд бас нэг модод оруулах, гэрэл мэрэлтэй оруулах орж ирээд тэгээд таацан дээр хоёр гэрэлний зам ингээд гэрлээ ингээд гүйлдэг камера таазнасаа тогтоож болдгийг юм орж ирхий. Тэр орж ирнэ. Тэгээд нөгөө тэмүгөө захиасан та нарын захиасан бахан аксессуарнууд ирээд тэгээд артлаа дүүргээд тэгээд энэ нөө шалны нөө бэлэнтүүс одоо гарниц одоо шал чинь одоо ингээд доогуура ингээд бүрэн будаг байгаа штэ. Тэрийг ингэж халахалж бүрэн болгохдаг нэг юм байгаа. Тэрийг оруулах дутуу байгаа. Өөрч дутуу юм баг байхгүй хаа. Тэгээд нэг буудан бас авна. Мэнэт одоо ямар ч мөнгөгүй нөх тийм мөнгөтэй болохоор аавна гэж бодсон зөндөө юм байна. Дахиад надад ихэр чинь нийтдээ 2 сая, 5 сая, дахиад нэг 10 сая төгрөг надад хэрэгтэй л байна. Тэгээд одоохондоо минь мөнгөгүй болохоор тэгээд энэ мөнгийг олон да одоо учрыг нь олох л та. Тэгэл ер нь бол дуусна та өөрөө нэг заслаа. Тэгэхээр нэг home tour юмнаас нэг сарын дараа ч.